За онцгойлын байгууллагаас сар бүр олон нийтэд хүргэдэг Немо подкаст ээлж дугааны зочин судлаач доктор дэд профессор Базар Архичаа манай студид хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэнд өргөд. Өдрийн мэнд. Байнгын л одоо сонсоод байна л да эрсдэл, аюул гээл тий. За тэгтэл энэ эрсдэл гэдэг чинь өөрөө маш олон салбарт хамаардаг ийм асуудал. Гэтэл яг энэ гамшигын хэмжээнд ирэхээр эрсдэл гэдгийг энгийнээр иргэд бид энэ юу гэж ойлгох хэрэгтэй юм бэ? Энэ олон салбарт хэрэгжилж эхэлсэн хугацааг наваад үзэхээр ерөөхдөө аюулгүй байдлын салбарт бол 1940-од оноос санхүү даатгалын үйл ажиллагаанд 1970-ад оноос төрийн удирдлага, менежмент болон бусад салбарт 1990-ад оноос хойшоо ингэж өргөн хэрэглэгддэг ийм одоо үг нэр томьёо болж хувирсан байгаа. Нийтлэг хамгийн түгээмэл ашиглагддаг нэг тайлбар буюу тэр эрсдлийг тодорхойлсон тэр тодорхойлолт нь бол аюул болох магадлал түүнээс учрах таагүй сөрөг үр дагавар юм гэсэн хамгийн энгийн тайлбар бол бүх салбарын төлөөлөл эрсдэл гэдгийг ойлгох боломжтой байгаа. Аюул нь бол өөрөө угаасаа хүний үйлдэлтэй холбоотой байгаль хүрээлэн байгаа орчинд болохоор байгалийн аюул үзэгдэлтэй холбоотой техник зам тээвэрт болохоор тэр тээврийн хөдөлгөөнтэй холбоотой за объектийн галт төмөр юу гэхэд чинь хүний үйлдэлтэй холбоотой химийн бодисын хэрэглээ гэж ирэхээр яг тэр хүний үйлдэлтэй холбоотой тэр үйлдэлүүд нь бол угаасаа аюул юм гэж ингэж ойлгож болно. За яг бид хэдийн хамгийн их анхаарал татж байгаа асуудал бол ой хоёрын төмрийн асуудал юм тийм ээ. Эрсдэл маш өндөр байна гэж хуурайшлын зэрэглэл их байна гэдэг асуудлыг бол мэргэжлийн байгууллагаас бол байнгаад гаргаад тавьж байгаа. Энэ асуудал маань ч гэсэн өөрөө түрүүний таны хэлдгээр байгаль экологид эрсдэл учруулж байна. Өртөг зүйлэн тий. Нөгөө талаараа хүн амтан, мал амтан тэнд амьдарч байгаа хүрээлэн орчин бас өртөж байгаа ийм эрсдлийг бас дагуулад байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ тэр нөхцөл байдлыг бид нэр бууруулахын тулд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага байд юм бэ? Галт төмрийн хувьд бол галын гурвалжин гэдэг юм сонгомжтой ойлголт гэдэг. Тэгэхээр шатах материал бол байгальдаа тэргүй байж байгаа тэр мод, ус, ургамал энэ төр чинь байж байгаа. Байгалийн хувьд бол агаар хүчил төрөгч бол хангалттай байж идэг. Тэр хоёр бол хангалттай хэмжээгээр байж идэг. Гуравдагч элемент буюу үзүүлэлт нь дулааны их үсэр байж идэг шүү дээ. Тэгэхээр тэрийг бүрдүүлэх, нөхцөлдүүлэх үйл ажиллагаа буюу хүн өөрөө нэгэнт хуурашилттай байна. Төмрийн улирал эхлэлээ гэд сэрэмжлүүлээд байхад чинь болгоомжгүй тэрийг нэг мэдсээр ижиж нэг хайхрамжгүй хандж байгаа тэр асуудлуудаас болоод нэг юм үүсвэрлэж гарч тэгээд тархан дэлгэрээд байгаа энэ асуудал байгаа байхгүй. Аюулыг л бууруулж байж эрсдлийг багасгах арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой гэсэн. Эрсдэл бол мэдээж хязгаарч буурахгүй байх л та. Эрсдэл хязгаарч тэг утганд хүрэхгүй. Эрсдэл чинь нэг эрсдлийн үнэлгээ чинь 3 үеийн шатад дамжиж явдаг. Эрсдлийг тодорхойлох, тодорхойлсон эрсдлээ ямар түвшинд байгаа юм гэдэг шинжилгээнд дээр гарч ирээд тэр түвшнийх нь эрсдэл нь тухайн орон нутгийн хувьд юм уу, тухайн байгууллагын хувьд тэр өөрийнх нь эдийн засгаас давсан хэмжээнд байх юм уу? Тэр өөрөөр хэлбэл тэр эрсдлийг хүлээн зөвшөөрөх юм уу, үл хүлээн зөвшөөрөх юм уу? Хамгийн бага эрсдлийн аларф зарчим гэдээ байгаа түгээмэл хэрэглэгдэг. Тэгэхээр тэн дээр болохоор үл дэвчих эрсдэл үү, дэвчих эрсдэл үү гэдгээр нь ялгаах. Тэгжээж бууруулах үйл ажиллагаа явагддаг байгаа. Тэгэхээр үл дэвчих болоод бууруулах гэдэг хоёр зүйлийн ялгаа нь юу юм бэ? Эрсдлээ зэрэглээд ирэхээр тухайн нийгмийн хүчин чадлаас орон нутгийн хувьд бол орон нутгийн төвшөнд эрсдэл яригдж байгаа бол тухайн орон нутгийн нийгэм эдийн засгийн өөрийнх нь юунаас нь чадлаас нь давсан байна уу? Эсвэл тэр таталтаа тэр тухайн эрсдлийг даван туулах чадвартай байна уу гэдгээс шалтгаалаад эрсдлийг бууруулах тэр эрсдлийг бууруулах арга хэмжээний чинь сонголтод ороод ирнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр үнэллээ тэр төвшөнд байх юм бол хянаал цаашаа хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явна. Гэхдээ хянана. Эрсдлийг тодорхойлогч нэг гол чухал элемент нь аюул мөн боловч аюул чинь бол түрүүн би хэлсэн шүү дээ. Бүх үйлдэл, үйл ажиллагаа, аюулт үзэгдэл бас л гэж гамшигаас хамгаалах салбарт болоод ирэхээрээ байгалийн гаралтай, ус цагуурын гаралтай тэр аюулт үзэгдлийг бид нар бууруулах боломжгүй шүү дээ.
Тэгэхээр бол нөгөө одоо эмзэг байдлыг бууруулж иж тэр эрсдлийг бууруулах боломжтой болно. Эмзэг байдал гэдэг ирэхээр нөгөө өртөхгүй байгаа тэр өртөх зүйлүүдийг багасгах, эсвэл одоо нөгөө чадваржуулах, барилга байгууламжийн хувьд бол нөгөө газар хөдлөлтийн эрсдлийг одоо даван тулгаж чадахыг бэхжүүлэхийн тулд нөгөө хүчит гэх одоо тэр нөгөө бүтцийн болон бүтцийн бус гэдэг арга хэмжээнүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө нэг олон нийт иргэдийн хувьд болохоор тэр мэдлэгийг дээшлүүлж өөрөө хийх үйлдэлийг дээр яг ингээд тохиолдсон үед амь насаа хэрхэн одоо хамгаалах арга одоо тэр мэдлэгийг одоо суралцсан тохиолдолд бол тэр нөгөө юугаа хохирол багтаагаар даван тулах боломжтой болно гэдэг гэсэн үг. Тэгэхээр аюулыг гэдэг дээр чинь юу тохиромжтой вэ гэхээр хүний үйл ажиллагаатай холбоотой осол ялангуяа объектийн галт төмөр дээр бол яг тэрийг бууруулах боломжтой байна шүү дээ. Нөгөө талаар бол яг энэ эрсдлийг одоо үүсгэж байгаа нэг гол хүчин зүйл нь хүн өөрөө би өөрөө тий. Гэтэл энийг эргүүлээд урьдсан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, бууруулах, за өртөх ямар ч тийм одоо муу зүйлийг бид нэг зөвгөндөг шүү дээ. Гэхдээ тэр зүйлээс урьдсан сэргийлэгч байх хүн нь бас би өөрөө болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид хэд бас одоо онцгойлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 оны пүрэв гараг аюулгүй байдлыг шалгах 7 хоног болгож зарласан. Үүнтэй холбогдуулаад нэг одоо иргэн өрөх аж ахуй нэгж байгуулах зориулсан ийм асуумжуудыг гаргаад тэгэд энэ дээр одоо таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар тий за одоо та хувьдаа өрх гэртээ ер нь энэ гамшигын эрсдэл гэдэг ер нь зүйлийг нэг тооцож үзээд хариу арга хэмжээ хэрэгжүүлээч гэж уриалж байгаа байхгүй. Одоо ингээд олон жилээ энэ салбарт бас нэг тасралтгүй одоо ч гэсэн ингээд суралцсаар л байгаа, судалсаар л байгаа. Тэгээд ингээ харж байхад бол ерөөсөө энэ нөгөө эрсдлийг бууруулах, тэрнээс өрчлөн сэргийлэх асуудал бол хувь хүний өөрийнх нь хариуцлага гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй байна. Монгол хүмүүс чинь болохоор нөгөө тэрийг ухамсарлахгүй тэгээд хинэггүй байдлаасаа олж ерөөхдөө нөгөө нэг ийм нөгөө одоо хоёрын төмөр дээр хэд ч л одоо өчнөө талбай аюугаараа ингээ шатаад ингээ зээж байгаа. Ийм хохирлыг дагуулад байж байгаа, ийм асуудал яригдж байгаа. Та заавал өөрөө амь нас эд хөрөнгөөрөө туршилт хийж тэрийг нөгөө нэг ойлгох, мэдэх тэгээд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, сурах тийм шаардлага байхгүй шүү дээ. Бид хэд нэг ингэж ярьдаг шүү дээ. Гайхамшиг бол хилж ирдэг юм аа, хийсж ирдэг юм аа гэд. Гэтэл яг энэ орчин үед эсэргээрээ санагдаад байгаа байхгүй. Хилж ирээд байна. Бидний ямар нэгэн буруутай үйлдэл ч юм уу те хин нэгний санамсаргүй үйлдэл, санамсаргүй болгоомжгүй үйлдэлээс одоо хоёрын төмөр гарч ийн, объектийн төмөр тасрахгүй байна те. За одоо ингээд 100 болохоор усны усал үер гээд ингээд бүх зүйлүүд ингээ араараасаа бас бий болно. Гэтэл тэр эсэргээрээ харин хилтлээд байна шүү тий эрсдэл байна гэдгийг танд хилээд байна шүү тийм учраас та сэргийлээчээл гэж зөвлөд байгаа. Өөрийнхөө амь насыг бас гэр бүлийнхээ амь насыг одоо бусдынхаа юуныхыг бас ингээ хайрлан хамгаалахад би бас үүрэг оролцоотой шүү. Би бас энийг хангах одоо үүрэгтэй шүү, хариуцлагатай шүү гэдгээл ухамсарлах хэрэгтэй гэж ингэж ойлгоо. Нөгөө бид хэд нэг ямар хоол идэж байгаа вэ? Энэ ямар орц найрлагатай вэ гэдэг мэддэг шүү дээ тий. Тэрэн шиг манай гэрт яг энэ ашиглаж байгаа одоо цахилгааны утас маань нэрээ ямар хэмжээтэй байх хэрэгтэй юм бол ч гэдэг юм уу те. За энэ одоо залгуурт хичнээн төрлийн нэрээ залгуур залах боломжтой юм бол ч гэдэг юм уу. Энэ зүйл дээр л илүү анхаарал өгөөч гэж хүсэж байгаа юм. Тийм зөв байна. Харин тийм. Тэгэхээр ерөөсөө л одоо тэр нөгөө нэг юм жороо мэдэх ёстой гэд хоол бол жороо мэдэх ёстой гэдэг шиг одоо бид амьдарч байгаа юм чинь аюул байдлаа хангахын тулд манад энд ямар аюул байдлын жорууд байна вэ? За тэр нөгөө цахилгаанаас хөвчлэн галт төмөр гараад байгаа бол цахилгааны аюул байдлыг хангах хэрэгтэй юм байна. Үер усан давтаад байгаа бол бид нар тэр нөгөө юуныхаа хамгаалахын тулд эсвэл бид нар тэр тийм газарт одоо амьдрах шаардлагагүй юм байна. Гэх мэтчлэн одоо нөгөө өөрийнхөө жорыг тодорхой мэдэж авдаг ийм одоо мэдлэгтэй ийм аюул байдлын соёл боловсралтай болчих юм бол бас энэ нөгөө эрсдэл маань багасах гэдэг юм. Хувь хүн иргэн те одоо юу гэдгийг эрэгтэй эмэгтэй гэдэг хүүсээр л ялгарна. Гэтэл эрэгтэй би өөрийнхөө аюулгүй байдлыг би өөрөө хариуцна. Гэхдээ гэр бүл болоод ирэхээр та гэрийн эзэн мөн үү эцэгтэй байвал тэр гэр бүлийн аюулгүй байдал таны гарт болоод ирж байгаа тийм. Эсвэргээрээ та ямар нэгэн аж ахуй нэгж байгууллагад ажилдаг эсвэл тэр байгууллага удирдлага байх юм бол тэр аж ахуй нэгж байгууллагад ажилдаг хүмүүсийн болоод байгууллага аюулгүй байдлыг дахиад миний үүрэг болчихно тийм үү. Тухайн ажлыг газар ажиллаж байгаа учраас. За нөгөө талаараа би ямар одоо төрийн албаагч буюу таны төрийн үйлийг гамшигаас хамгаалах мэрэгжлийн ангид хамаардаг бол тэр сумын тэр орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах дахиад нэг юм үүрэг бол ингээд хүмүүст одоо туслах тийм эсвэл гэр бүлээ аврах эсвэл өөрийгөө хамгаалах юм ингээд мэдлэг нь өөр байгаад ирэх юм
нөхцөл шаардлагууд бас бий болоод байгаа санагдаад байдаг. Хаана байна уу? Тухайн одоо нөгөө тий үйл ажиллагаа өөрөө нэг оролцож явж байгаа тэр газар дээр гэртээ байвал гэрийнхээ аюулгүй байдал, ажил дээрээ байвал ажлынхаа аюулгүй байдал. За тэгээд тэр ажиллаж байгаа байгууллагын цар хүрээнээс хамаарат ямар төвшөнд нөгөө тэр үүрэг хариуцлага одоо ямар үүрэг хариуцлагууд байх вэ гэдэг чинь шалтгаалаад өөр болоод ирж байгаа. Тэр болгоны чинь бол гамшигаас хамгаалаад тухай хуулийн дээр бүгдийг нь одоо ингэж гисаагаад гаргаад тодорхойлоод ингэж өгч гисэн байж байна. Тухайн үед та ямар үр гүйцэтгэж тэндээсээ хамаарат гамшигаас хамгаалах мэдлэг мэдээллийг дээшлүүлэх ийм нөхцөл байдлыг л онцгойлын байгууллагаас ингээд шаттайгаар үе шаттайгаар тий бүх насныхын бүх төвшөнд ингээд одоо хэрэгжүүлэл ажиллаад ажил хэрэг болгоол тэ нөгөө нэг туршлага жаал дараагийнхаа арга хэмжээг хэрэгжүүлэл ингээд нэг үе шаттай арга хэмжээнүүд маш ингээд хэрэгжүүлэл явж л байна л да. Гэхдээ таны түрүүний хэлдгээр та иргэн өөрөө нөгөө жороо бүтээгээч, жороо зохиогооч тий гэдэг л энэ асуудал болчиход байгаа. Тэгэхээр судлаач хүний хувьд та энгийн иргэдэд одоо биднэрт зориулсан тийм энгийн зөвлөмжүүд ер нь өгвөл энэ манай энэ орчин чинь яг ямар одоо тийм эрсдлүүд бий болох боломжтой байна вэ гэдгээ мэдэх хэрэгтэй тий манай гэр чинь хаана байрлаж байгаа вэ эсвэл одоо нэг Орос улсны хороолол байлаа гэхэд чинь Орос улсны хорооллын хувьда ямар одоо эрсдлүүд дагуулах боломжтой байна уу газар хөдлөлт объектын төмөр гээд ингээд ирэхээр би одоо манай гэр бүл чинь яг юуг одоо нэг юм мэдчихвэл тэр бид нар амь насаа хамгаалах уу хохирол багтаа гарах уу гэдэг талаараа л өөрөө хичээх хэрэгтэй байгаа. Хандлагаа өөрчлөөч. Ерөөсөө хандлагаа өөрчлөөч. Тодорхой хэмжээгээр тэрэндээ хөрөнгө оруулалтаа хийгээч. Гэх мэтчлэн бага хэмжээгээр чадах хэмжээгээр хөрөнгө оруулалтыг хийдэг тийм хандлагатай болох л ийг л уриалж байгаа юм. Тийм. Тэгэд нэг толгой өвтөрн чинь толгой өвдөд юм да гэж толгойн муудагтай адилхан. Үе манай энэ юу чинь шалбарцсан байна те залгуур шалбарцсан биш те энийг засах ёстой байна гэдэг тэр ухамсар хандлага яг нэгэн зөвхт байх юм бол магадгүй ингээд үүсэж болцсошгүй маш том аюул байгаа байхгүй те тэр зүйлээс өрсөн сэргийлэх юм боломжтой маа гэж бол бас эцэст нь дахиж хэлээ. Тэгээд урилгыг мөн хүлээн авч ирж өнөөдөр бидэнд сонирхолтой мэдээлэл ярьслаа өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Та бүдний ажилд нь амжилт хүсье.